За нэгдүгээр сувг телевизээс бэлтгэн хүргэдэг сайн мэдээ өдрийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань сайн мэдээ хөтөлбөрийн зочид бол нийслэлийн 60 дугаар сургуулийн уран хэлхээ хамтлагийн бүжгийн багш нарын ийм сайхан хамт олон өргөдөө оролцоод байна. Дуугар бол доктор бол Өөр Монголын өөртөө засах орны болон Монгол улсын шилдэг гоцлол бүжигчин бүжигдэглээч Эрдэнэ очрын төвшин Эрдэнэ. Тэрээр эдүгээ Өөр Монголын өөртөө засах орны Ордос хотын Талын Монгол чуулгад бүжигчнээр ажиллаж байгаа ажээ. 2020 оноос театрт бүжигчнээр ажиллаж, гоцлол бүжигт 10 гаруй, цөөхөл бүжигт 50 гаруй бүжигэн жүжигт гол дүр болон туслах дүрийг бүтээжээ. Энэ хугацаанд Хятад, Солонгос, Орос, Япон гэх зэрэг 10 гаруй орнуудаар аялан тоглолт хийхийн засуу, тэмцээн уралдаануудад амжилттай оролцжээ. 100 гаруй бүрэн хэмжээний тоглолт уран бүтээл дотоод гадаадын нийт 10 гаруй тэмцээн уралдаанд оролцож, үүнээсээ Гран При 4, тэргүүн байр 3, дэд байр 2, 3 дугаар байр 2-ыг тус эзлэж, өөрийн уран чадварыг нээн хөгжүүлэхэд идэвх санаачлагтай ажиллаж, бусад уран бүтээлчидтэй үлгэр дуурайлуулж, шин санааг бодит ажил болгоход өөрийн авьяас чадвараа дайчлан ажиллаж байгаа залуу үеийн манлайлал юм а. Тэрээр өөрийн хариуцсан ажилдаа идэвх чармаалт гаргаж, соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, улсад тасралтгүйгээр 7 жил ажиллаж, олон амжилтуудын эзэн болсон тайлангаа 2025 оны 2 дугаар сарын 15-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноо Морин Эрдэнэ хэмээх нэртэйгээр нэрийдэж, тайлан тоглолтоо хийхээр ийхүү бэлтгэл ажилдаа эрчтэйгээр орж байна. сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ очрын төвшин Эрдэнэ гэдэг. Би Орцын Тал нутаг чуулгат бүжгийн багш, бүжигдэглээч мэргэжлэр одоо ажиллаж байгаа. Би Сэтик сургуулийн бүжгийн багш мэргэжлэр 21 онд төгссөн. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын 60 дахь сургуульд уран хэлхээ хамтлагт бүжгийн багш мэргэжлэр тус ажиллаж байна. Тэгээ өнөөдөр би Морин Эрдэнэ хэмээх нэг тоглолтын би даасан дам бүжгийн тайлан тоглолтоор та бүхэнтэйгээ уулзах болсондоо маш их баяртай байна. Миний тоглолтын гол утга санаа нь юу вэ? Нүунд оршиж байгаа гэх юм бол би үндэсний хэм маягийг болон шинжүүдийг маш их агуулгахыг зорьсон. Тэгээд жишээ нь Ар Монголын соёл түгээх намб, тэр хатад болон хаадын тэр соёлыг мөн Өвөр Монгол бүжгийн төрөл жанр, Хятад бүжгийн төрөл жанр болон хоёр улсын хоорондын харилцааг бас багтгахдах зорилгоор хоёр улсын соёлыг энд ингээд түгээн дэлгэрүүлэх болоод байна. Залуу үе бүжгийн спортыг сонгож сонирхогч хичээлэгч хүүхэд залуучууд клубүүд сургуулийн төвөд эрчимтэйгээр нэмэгдэж байгаа бөгөөд үүний дагаад хүүхэд залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэн хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй болж байгаа нь талархууштай. Тэдний нэг нь ариунаа сахиралтай хаан улдүргийн 60 дугаар сургууль, тус сургуулийн уран хэлхээ хүүхдийн бүжгийн чуулга юм. Тэд Монгол улсын үндэсний бүжгийн урлагийг дэлхийд сурталчилан таниулж, олон улсын уралдаан тэмцээнүүдэд байнга амжилттай оролцоор ирсэн үндэсний хэмжээний томоохон хүүхдийн чуулганы нэг юм а. Тэд олон уралдаан тэмцээнд авьяаслаг сурагчдаа явуулаа зогсохгүй. Өөрийн чуулгын нэр бүхий нэрэмжит тэмцээнийг удирдан явуулж, олон хүүхдүүдийг бүжгийн урлагт дурлуулсан гавьяатнуудаа. Бүжигчдийг бүжигчин төрүүлдэг гэдэг. Уран хэлхээ чуулгын салшгүй нэгэн эрхэм бол бүжигдэглээч бүжгийн багш Эрдэнэ очир. Тэрээр олон сурагч багчуудыг бүжгийн урлагт хайртай болгож, олон амжилтуудад хөтлсөн бол энэ удаад түүний баг хүү гэр бүлийнхнийхээ адилаар энэхүү мэргэжлийг өвлөн авч бүжигчин, бүжигдэглээч гэсэн хос морьтон болжээ. Түүний шавнарч гэсэн нэр хүндтэй багшийнхаа тоглолтод оролцож байгаадаа баяртай байгаагаа биднээр дамжуулан уламжилсан юм а. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хүндтэй зочид нийслэлийн 60 дугаар сургуулийн уран хэлхээ хамтлагийн бүжигчид, уран хэлхээ хамтлагийн бүжгийн багш Төвшин Эрдэнэ маань хоригдоо оролцож байгаа. Энэ жил бас ямар онцлогтой байна? Ямар одоо бүтээлүүд маань тайлан тоглолтоор маань одоо явагдах болоо. Төвшин Эрдэнэ багш маань үзэгчтэй хаалцахгүй юу? Тэгээд бас энэ жил бас Солонгос руу, Хятад руу бас мөн Орос руу ингээд дутгийн тал руу ингээд тэмцээн уралдаанд орохоор ингээд бүгд бэлтгэл ажил хангаж байгаа. Тэгээ одоо ер нь ингээд бүжигт ингээд дандаа ингээд Монгол бүжиг ийм байдаг. Үндэсний бие биелгээ маань ийм байдаг гэдэг төрлүүдийг маш их харуулдаг. Би энийг жоохон арай өөр болгоод тэгвэл жоохон Монгол бүжиг жоохон орчин үеийн талд нь хослуулж үзүүл жоохон яах болоо, ямар харагдах болоо гэсэн зүйлийг зориод энэ тоглолтын дараа нэг 3-4 бүжигтэй ингэж оруулж өгсөн байгаа. Тэгээ тэрийг одоохондоо нууц хэвээр нь байлгана. Төвшин Эрдэнэ багш маань тайлан тоглолтоо 2 сарын 15-нд хийж байгаа. Өнөөдөр тайзан дээр нэг програмдж үзлээ. За тэгээ юуны дөрөнд Төвшин Эрдэнэ багштаа баярлаа. 2 сарын 15-нд болох тоглолтод амжилт хүсье. Юуны төрөнд Төвшин Эрдэнэ багштаа баяр хүргэе. Тоглолтоо тайлангаа хийж байгаад нь бид нар айгүй баяртай байгаа. Тэгээд бидрийг ингээд бүжиглүүлж
ийм хүндтэй хүн ингээ бидрийг тоглолтондоо бүжиглүүлж байгааднаас баярлж байна. Тэгээд биднэрт үнэхээр мундаг ингээд найз шиг, ах шиг, үнэхээр сайн багш байдагт нь баярлдаг шүү. Тэгээд алган дээр л бөмбөрүүлж байгаа юм шиг харьцдаг, ханддаг, зааж сургадаг. Үнэхээр мундаг багш шүү. Таньда баяр хүргье. За ингээ уран хэлхээгийн дүүнер шавнартаа маш их баярлалаа. Миний морин эрдэнэ ингээд тайлан тоглолтод тусалцаа үзүүлж ингээд дэмжиж тусалж байгаа. Нийслэлийн ерөнхий боловсролын ариуна захиралтай 60 дахь сургуулийн хамт олон мөн бүгд найрамдагтад ард улсын орцын тал нутаг чуулгынхаа найз нөхөд ах дүү нартаас маш их талархаж байна. Мөн цэргийн гавьяаны одонд хэлийн дуу бүжгийн чуулгатаа бас мөн талархлаа илэрхийлж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. 2025 оны 2 сарын 15-нд яг энэ танхимдаа бүгдээрээ уулзцаая. Бидний тоглолт хамгийн гоё гайхалтай болно. Та бүхнийг 2 сарын 15-нд хүрэлцэн ирэхийг урьж байна. Эрхэм хүндэт та бүхнийг 2025 оны 2 сарын 15-нд болох Төвшин Эрдэнэ багшийн маань морин эрдэнэ тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Нийт 150 гаруй бүжигчид Монгол туурахтан хурамжуулж, бүжгийн гайхамшигт ертөнцөөр та биднийг аялуулж, бэлгийнүүдийг нээж, сэтгэлийн утсыг хөглөх морин эрдэнэ тайлан тоглолтын өдөр ойрцоор байна. Энэхүү тоглолтод оролцож байгаа үе үеийн уран хэлхээ чуулгын бүжгийн хамтлагууд, Хэлийн цэргийн дуу бүжгийн чуулга, Ордсын тал нутаг бүжгийн чуулгын бүжигчид, бүжиг дэглээч багш нартаа, авьяаслаг сурагчидаа ахин дахин талархъя. Эрдэнэ очрын Төвшин эрдэнэ бие даасан морин эрдэнэ бүжгийн тайлан тоглолтыг та бүхэн 2025 оны 2 дугаар сарын 15-ны 15 цагаас Монголын үйл төвчний эвлэлийн соёлын төв ордонд хүрэлцэн ирж үзэх боломжтой.